Байна насаа сонсож байна уу? Эндээс бензаахуу насаа станцаа сонсож байна уу? Насаа сонсож байна. Манай шатхуун доо битсэн байна. За би Петрос компани үйл ажиллагааны захирал Намсраа Охтой насан жаргал гэдэг. Энэ компанид сургууль төгсөөс хойш 25 жил ажиллаж байна. Бид өөрөө нефтийн инженер. Раллид яваад 6 жил болж байгаа явж эхлээд 1 жил үндсэн. Тэрний өмнө 3 өч баах 8 жил онцож байгаа юм уу? Анх ингээд манай оюнгл захирал гэдэг манай компани алдартай удирдагч маань энэ раллид дэмжлэг үзүүлж байна, шатхууны дэмжлэг үзүүлж энд оролцож эхэлж байна гэд хальт сонсч ирсэн. Монгол орны хамгийн сайхан байгальтай газар хүргэж өгөнгөө энэ байгаль хамгаалагч нарт мотоцикл хүргэж өгдөг аялал гэд тэг маш их дурлаад тэг хамгийн анх Доронт руу явдаг раллид оролцоод тэг маш гоё явсан, хизээч амьдралдаа үзэж байгаагүй, ер нь үзэж амжихаарчгүй тийм газруудаар явж, тэр нүмергийн дархан цааст газраар явж, тэг анхны юуны мотоцикл унд сурж явах үе маань маш том одоо сургуульд аялал болоод тэндээс бас маш гүнзгий сэтгэл үлдэж, тэгээд тэрнээс хойш ер нь энэ аяллыг алгасахгүй оролцох хэрэгтэй байна гэд улам дуртай болоод одоо бүр гүнзгийрээд л явж байна. Одоо манай Монгол улс чинь маш том талбай хэмжээтэй боловч манай Монгол улсын энэ нандин сайхан байгальтай, нандин ховор амьтантай газрууд бол үнэхээр их эмзэг, одоо зайлшгүй харж хандах, нийлж тэрэндээ тусалж тэрийг анхаарч авах хэрэгтэй байдгийг одоо энэ аялалд яваад бол маш их ойлгож байгаа. Тэгээд энд бол яаж яж байгаа жоохон ч гэсэн цаг зав, хөрөнгө мөнгө гаргаад бүгдээрээ нийлээд энэ одоо байгаль хамгаалах юмдаа жижиг баг гэхгүй оролцож байгаасаа оролцож байх юмсан гэж байнга боддог болсон. Хавтгай үржүүлэх хамгаалах газар гээд маш гоё газар явж байна. Тэгээд нэг чухал ажил хийдэг юм байна. Хавтгайнуудыг хамгаалж үржүүлдэг юм байна. Гоё явж байна. Тийм ер нь Петрос компани маань бол ер нь одоо экзэмд нөгөө удирдлага нь залуу хүмүүс болоод ер нь өөрсдөө мотоциклийн одоо спорт сонирхдаг болоо ч юм уу ер нь бол бид нарыг сонсоод анхнаасаа их дэмжсэн. Ер нь бол тийм тэгээд өөрсдөө явж үзээд одоо яг юу хийж байгааг нэг ойлгосон байх. Тэгээд тэр явснаасаа хойш бол одоо манай насаа захирал тэгээд байгууллага төлөөлөд ер нь жил болгон байгаль хамгаалагч нартай энэ мотоцикл хүргэх үйл ажиллагаанд бол байнгын дэмжлэг үзүүлж ирсэн. Зөвхөн бензинээр биш өөрсдөө оролцсон, өөрсдөө мотоциклыг авч өгнө. Энэ дээр тусалж байгаа Петрос компани маань бол үнэхээр яг нүдийг олсон гэх юм уу та үед нь туслаад яг бид нарыг дэмжиж явдагт нь бол үнэхээр их баярлж явдаг. Энэ харин бензиний асуудал бид нар бол Орос албан усаас бараг 100% хамааралтай учраас дандаа хэмзэг байдалтай байж байгаа. Ялангуяа намрын тариа хураалт гэл хүмүүсийн аял зугаалгын үеэр маш их шатхууны хомсдол үүсэх өндөр багталтай байдаг. Тэгээ манай компани бол үргэлж сав багтаа хэмжээ нэмж байгаа. Өнгөрдөг жил энэ жил жишээ нь Өмнөгөө аймгийн Цоццын суманд шинэ агуулга бариад туслаа. Баянгор аймагт бас агуулгынхаа багтаа хэмжээг нэмж байгаа. Тэгээ нөгөө Сайлын айлтгаас саваа бэлтгэдэг шиг бол сав суулга, технологийн чанартай сав суулга, шатхуун түгээх станцаа бас мөн чанартай одоо
юуны давхар хаантай сав гэл технологийн ууршилтаас хамгаалах нарийн юунууд тоног төхөөрөмжүүд хэрэглээд тэрэн дээрээ маш анхаарж байгаа. Тэр бол одоо манай Монгол улсад нефтийн боловсруулах үйлдвэр байхгүй болохоор бид нар бол одоо сайн саваа бэлдэж, нөөцөө бэлдэж, захиалгаа сайн тохируулах тэр зүгээс л ажиллаж байна. Тэгээд